Нийслэлийн тээврийн газраас нийтийн зорчигч тээврийн үйлчлэгийг сайжруулах, авто замын түгжирлийг багасгах зорилгоор энэ нэвшийн өргөн чөлөөний эхний ялхсын баруун уулзуураас их тойрог ногоон нуурын гудамжны уулзуур хүртэл, ногоон нуурын гудамжны уулзуураас цагдаагийн гудамжны уулзуур хүртэлх замын зүүнээс баруун чиглэлийн замуудад бага огт дамжийн автобус буюу микроавтобусыг явахыг хориглоод байгаа. Энэхүү хязгаарлалтыг микроавтобусны үйлчлэгээ эрхлэгчид эсэргүүцэн жагсаал зохион байгуулад байсан. Нэгэнд гарсан дүрмжир учраас ийхүү хязгаарлалтыг эргүүлэн туслах боломжгүй учраас цаашид Сапорогоос хороолол 100 айл чиглэлд микроавтобус үйлчлэгээнд явахгүй юм байна. Одоо болохоор энэ бишийн өргөн чөлөө буюу их нялхсаас 100 айл хүртэл 100 айлаас тэр ногоон нуурын гудамжнаас цагдаагийн уулзуур хүртэл энэ хооронд бол дахин микроавтобус нь буюу туслах шугамд хязгаарлалт хийж өгсөн байна. Тэгэхээр бол манай аж ахуйн нэгжүүд гэрээгээ байгуулсан. Тийм болохоор манайтай байгуулсан гэрээний дагуу одоо цаашид манаагаас гаргасан төлөвлөлтийн дагуу одоо энэ хооронд зорчихгүй байхаар бусад одоо замуудад зорчхоор бол төлөвлөлтийг хийсэн байгаа. Цаашид чиглэлийн том аврын автобуснуудыг аль болох богино эргэлт хийлгэж ажиллахаар нийслэлийн тээврийн газраас төлөвлөж байна. Богино эргэлт гэдэг нь өөрөө нэг цэгээс одоо иргэд сая гаруй хүнтэй Улаанбаатар хотод нийслэлд иргэд нэг цэгээс нөгөө цэг хүртэл одоо жишээлбэл орбитоос амгалан хүртэл зөвхөн нэг унаагаар явна. Тийм ээ 500 төгрөглөөд нэг унаагаар явна гэдэг бол хэцүү асуудал. Тийм болохоор дамжин сул зайлшгүй шаардлагатай болно л гэсэн.